Бүгд найрамдагтад ардуулсан Ant Group өөрийн Alipay Plus үйлчилгээндээ Азийн 10 тэргүүлэгч цахим хэдвчийг нэвтрүүлсэн. Үүнд Монгол улсаас анхудаан албан ёсны түнш цахим хэдвч нэвтэрсэн HiPay аппликейшн болж байна. Ингэснээр монголчууд хятадд аялаж амрах, суралцах, ажиллах, дамжин өнгөрөх гээд бүхий л хугацаанд зочид буудлуулан зоогийн газар такси, нийтийн тээвэр, худалдааны төвүүд зэрэгт байрсан Alipay-ийн QR кодыг HiPay аппликейшнаар уншуулж төлбөрөө хормын дотор төлөх юм. Хөгжүүлэлтээ өгөх юмд бид нар хятадд одоо ажилладаг мини аппликейшнуудыг HiPay дотор нэвтрүүлж илүү монгол хэллэгчтэй илүү боломжуудыг олгох талаар ярилцлаа. За мөн энэхүү Alipay-ийн олон улсын сүлжээ нэгдсэн байгаа энэ төлбөрийн эрсдлүүдийг Монголд одоо ажилладаг болох талаар бас бид бүхэн ярилцлаа. За 19 мянга гэдэг одоо Дэлхийн банктай хамтарсан Ant Group-ийн одоо технологийн залуучуудыг сургадаг хөтөлбөр байдаг. Энэхүү хөтөлбөрт бас HiPay-ийн залуучуудаа бид нараас хамруулах талаар ярилцлаа. 24 оны одоо мөнгөний бодлого үндсэн чиглэлийн зорилтонд бол Төв банк одоо гадаад төлбөр тооцоог бол илүү одоо Монгол улсад бий болох тал дээр бол илүү ажиллахаар бол төлөвлөж зориулж ажиллаж байгаа. Тэгээд үүний нэг одоо бас нэг жишээ юм уу Монголын одоо бас ууган финтек компаниудын нэг HiPay мэднэ Alipay Plus гэдэг одоо энэ үйлчилгээнд ороод тэгээд Alipay-ийн одоо бараг 80 сая орчимтэй мерчент дээр одоо гүйлгээ хийх боломжийг бүрдүүлж байгаа. Банк санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулиар бол энэ финтекийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг банк санхүүгийн байгууллагын санхүүгийн компаниудыг бол нэлээд тодорхой зохицуултыг бол уян хатан шуурхай энэ технологитой уялдсан, технологидоо суурилсан, иргэдэд илүү хүртээмжтэй ийм чиглэлийн одоо зохицуултыг бол бий болгохоор бол бид ажиллаж байгаа. Монголчууд урд хөршөд байх хугацаанд цахим хэдвчээр төлбөрөө төлөхийн тулд HiPay аппликейшны бүртгэлээ баталгаажуулж цахим хэдвчэнд дэх мөнгөөрөө аль эсвэл хэдвчэнд холбосон банкны картаараа шууд төлбөрөө төлөх боломжтой юм байна. Хэрэглэгчийн төлбөр төгрөгөөр хийгдэх бөгөөд тухайн өдрийн Alipay дэх юаны ханшаар хөрвүүлэн орох юм байна. Бүгд найрамдагтад ардуулсан хамгийн том цахим хөтөлбөрийн платформ болох Alipay 1.4 тэрбум хэрэглэгчтэй. Өөрөөр хэлэх юм бол хятад иргэд төлбөр тооцоогоо бэлэн мөнгөөр бус төлбөрийн цахим платформоор дамжуулан гүйцэтгэж байгаа юм. Нэмж мэдээлэхэд хятадын Ханчжоу хотод болж байгаа Азийн 19 дугаар наадмын шууд дамжуулалтын ерөнхий веб-нэчээр HiPay ажиллаж байгаа юм а.